Хай, хүүхэд цэцэрлэгт нь хөргөж гээ. Тэгээд би гэртээ орж цайгаа уучаад эргэж гарч имлэгт үзүүлнэ. Сая имлэгийн цаг харсан чинь байхлаар нь авчлаа. Гэхдээ яг миний авъя гэж бодож исэн цаг байхгүй өөр цаг байсан. Юу вэ гэхэлэр би нэг ойрт ч гэжтэй ер нь ингээд амир өндөр жинтэй. Жингээ болгож чадахгүй амир бүдүүн байгаад байгаа байхгүй юу. Тэгээд өөрөө ингээд итгээ зохицуулаад аль эсвэл хөдөлгөөнөө нэмээд ч юм уу тэг гэхлээр ерөөсөө ингээд бүтлгүүтчээ болж үгүй байгаад байгаа байхгүй юу. Сүүлийн бараг 3 жил юм байна. Тэгэд ер нь эмчэд үзүүлээ дөө гэж бодоод эмчэд цаг авчлаа. Ууг нь яг ийм асуудалтай бол нэг бол дотоод чүрэл, нэг бол хоолтын жилийн тасаг цаг авдаг байхгүй юу. Тэгэд би ууг нь эхлээд дотоод чүрэлт авах гэсэн чи өнөөдрийн цаг алга. Тэнгүүд нь заа эхлээд хоолтын жилийнхэд нь байгаа дээр нь цаг авчигээ. Тэгэд өнөөдөр үзүүллээ. Тэгээд эхлээд нөгөө улсын эмнэлэгт би гэхдээ ер нь улсын эмнэлгийг арай найдвартай гэж итгэдэг. Тэгээд улсын эмнэлэгт хоолтын жилийн тасагт 25,000 төгрөгөөр яг эмчийн уулзалтынхаа цагийг аваад тэгээд орсон. Тэгээд эмчтэйгээ орж ярилцсан чинь эмч маань эхлээд надад бүх эмчилтүүдийг хийж байгаа байхгүй юу. За тэгээд ичсэн гэх юм хаашаа юм бэ? Эмчээс одоо юунд чичгөө зүгээр өөрийнхөө муу байгааг бүдүүн байгааг хараад жоохон өөрөөсөө ичиж гутарсан. Тэгэд эмч маань болохоор ерөөсөө өглөөнөөс орой унтах хүртэл юу идтiin? Тэгээд нойр. Тэгээд ерөөсөө л миний амьдралын хэм маягийг тэр чигт нэг нэгэнгөө ингээ асууж мэддэг байгаа байхгүй юу? Би ч тэгээд бүх болж исэн процессоо ч юм уу таргалтанд нөлөөлж байсан байж магадгүй бүх л зүйлсээ ингээд нэг нэгэнгөө эмчтэйгээ ярилцсан. Тэгээд бас яг хоолноос гадна эмчтэйгээ бас сэтгэл зүйн талаараа ярилцсан. Тэгээд эмч маань намайг ер нь хоол хорих барих дээр ямархуу тууштай байж чаддаг вэ ч юм уу тэр зэрэгээр асуусан. Тэгэд би угаасаа үннээ л хэлсэн шүү дээ. Би ууг нь дотрооч тэр гаднаач тэр ерөөсөө тийм сул дорой юмнаас салшрамтгай аливаа ажлыг эхлүүлчээ талаас нь хайчдаг. Ууг нь юм хүн ерөөсөө биш. Би зорьсон зорилгодоо тууштай үнэнч байж үр шимийн өмнө нь олон удаа харж исэн болохоор өөрийгөө ууг нь юмд сайн дайчилж чаддаг гэж боддог. Гэтэ сүүлийн жилүүдэд хоолтон дээр ялагдаад байгаа. Тийм болохоор бүр сүлдээ ингээд мэдчихэгээ юмаа хүртэл хийж чадахгүй байгаа болохоор эмчээс тусламж авах гад иржээгээ гэдгээ тайлбарсан. Тэгээд бас ерөнхийдөө миний өдөр тутмын амьдралын хэмнэлийг бас асуусан. Тэгэл эмч маань болохоор ер нь яг ажил хийхгүй гэртээ байгаад идэг эмэгтэйчүүдэд жинхэнэ асуудал айгүй их тохиолддог энтэр гэлтгсэн. Тэгэд би ууг нь тэгэл ажил хийхгүй гэртээ байгаа ч гэж тэгээд ууг нь цалингүй л болохоос биш ажилгүй хүн бас биш л тээ гэж. Ямар ч гэсэн энэ бүгдийн үр дүнд эмчийн маань хэлсэн дүгнэлтэн зай амар сонирн байсан. Соёлын ялгаа үүнээс болоод харгалаад байна гэсэн за. Угаасаа мах өөхний хэрэглээ чинь өндөр байна. Тэгэд би нэг анх орохдоо би ингээд шалтгаангүйгээр жин нэмээд байна. Итгэ хянаж чадахгүй байна энэ төр гэдгийгсэн байхгүй тэгсэн чи үр дүнд нь болохоор эмч маань ерөөсөө шалтгаангүйгээр жин нэмсэн юм биш байна наачин. Чиний идэх чинь хитрхи ихтэй байна. Намайг өдөрт 3,500 калкалор авдаг гэж тооцсон байгаа байхгүй юу. Тэгээд энийг болохоор 2,000 кал болгож буулга гэсэн. Тэгээд угаасаа идэх юм чи ихтэй байгаа болохоор л тархалаад байгаа. Тэгээд энийг зохицуулахын тулд ялцчгүй ингээд юм соёлын ялгаа болоод байгаа болохоор ийм хатуу дэглэм хийж ерөөсөө болохгүй. Хэрвээ ингээд хатуу дэглэм бариад ямар нэг идэх зүйлээ 20 цагтаа тавил эргээд таргалдаг. Аль эсвэл тууштай барьж чадахгүй. Тэгээд ингээд биеийн бизнес солилцоог ингээд гэмтээгээд идэг. Сүрэг давар ихтэй болохоор иддэг юмнуудаа иддэг чихтэй иддэг цагтаа зүгээр л хэмжээг нь 2 дахин багасга. Тэгээд хөдөлгөөнөө нэм. Тэгээд надад хоолтын ер нь хүснэгт гаргаж өгсөн л дөө. Тэгээд тэрний дагуу ер нь хэрэглээд үзгээд гисэн. Тэгээд би болохоор бас нэг жин хасах тариаг одоо оны өмнөхөн хятадд нөгөө сахарын өвчтэй болон хэд өндөр жинтэй хүмүүст хэрэглэхийг зөвшөөрнө гэдэг батламж гарсан байхгүй юу. Тэгэд тэрний талаар бас эмчээс асуусан. Тэгсэн чинь эмч маань жиний тохиолдолд бол өөрөөрөө жингээ буулгах боломжтой нөхцөлд аль нь ч зөвлөхгүй. Тийм нэг тариа байгаа 7 хоногт нэг удаа тарьдаг. Тэр болохоор сөрөг үр дагавар ихтэй. Тэгээ дээрэс нь 20 жилийн дараах үр дагаврыг нь бид нэр бүрэн судлах хугацаа болоогүй. Энд чинь өөрөө шин технологи шин юм. Тийм болохоор үр дүнгийн бүрэн дүүрэн хүний амьдралын одоо үлдсэн насанд бүгдээрэнд ингээд хэрхэн нөлөөлөх вэ гэдэг талаараа гаргаж ирэх байгаа болохоор бас тийм сайн зөвлөхөөр
тариа бол биш. Тэгээд им уусан ч тэр тариаг тариулсан ч тэгээд бас нэг ходоо тариулах мэс засал гэж байдаг юм л дээ. Одоо бас хэд тарга хүмүүс зүйлдэг. Тэднэр нь болохоор бүгдээрээ л нэг эргээд тархлах боломжтой гэж байгаа байхгүй юу. Тэр тусмаа миний нэг асуусан тариаг болохоор тэр чинь болохоор угаасаа сахарын өвчтөе хүмүүс хоолыг нийлүүлэхгүй байлгах зорилгоор ингэж хийдэг болохоор тарианы үеэр хүн маш их хэрч үчгүй тэгэд гидс нь хямрна, маш их бөөлжин, дотор мухаарна, тэм сөрөг үр даавар ихтэй. Тийм болохоор хэрэггүй гэтгсэн. Тэгээд бас намайг шинжилгээ хийлэг гэж бичиж өгсөн. Тэр нь болохоор эрдсэн шинжилгээ, тэгээд АДЕ витамины шинжилгээ юм уу? За мэдгүй ямар ч гэсэн заснаас нэлээдэн шинжилгээ авсан. Тэгээд тэр нь болохоор нийт 200 орчим мянган төгрөг болсон. Тэгээд хариун 7 хоногийн дараа гарч ирэхээр нь эмч дээр ороод ирээрэй гэдгсэн. За бай.